Томоогийн өндөр дэгдэлтийн халдварын үед бид нар яагаад маск зүүх ёстой юм бэ гэдгийг маш товчхон хэлээд өгчээ. За эмнэлгээр ингээ хүүхдээ үзүүлээ явж байгаа хүмүүс, за мөн олон нийтийн газраар эмнэлгээр одоо үйлчлүүлж байгаа хүмүүс бол их маскгүй яваад байна. Энэ хүмүүс бол халдварыг маш ихээр тээж хүүхдэд авчиж өгч байгаа. За бүгдээрээ маш энгийн жишээгээр одоо мэдэж авъя. За энэ талд нь халдвартай хүн байна, энэ талд нь халдваргүй хүн байна гэж бодъё. За энд байгаа халдвартай нэг хүн маскгүй ханаж илаа ийшээ. За энд одоо халдваргүй хүн одоо хажууд нь байжлаа. Тэгэнгүүт энэ халдвар авах эрсдэл нь ерөөсөө 90% магадaltaй маш өндөр гэсэн үг. Ерөөсөө халдварыг бол маш удаан авна л гэсэн үг. За энэ ч одоо нөгөө нэг халдвартай хүн ийшээ ханаж илаа. За нөгөө нэг одоо халдваргүй хүн маск зүүцэн байлаа. За энэ 30% халдвар авах эрсдэлээ гэж үзэж байгаа. За энэ нөгөө халдвартай хүн маань маск зүүцэн ханаж илаа. За энд одоо хүн маскгүй явж илаа. Энэ халдвар авах эрсдэл нь 5% байгаа гэсэн үг. За харин нөгөө нэг одоо халдвартай хүн маань маск зүүцэн байлаа, ханаж илаа. За нөгөө тал та одоо халдваргүй хэрнээ масктай явж илаа. Энэ хүн тань руу ханаж яхад бол 1.5% халдвар авах эрсдэлтэй. За харин нөгөө халдвартай халдваргүй хүн хоёулаа масктай хоорондоо нэг 2 метрийн зай бариа явж явах юм бол халдвар авах эрсдэл нь ерөөсөө тэг өгж байгаа шүү. Тийм учраас олон нийтийн газраар явахдаа маскыг зүгээрээ. За маскыг зүүхдээ бас өдөржингөө зүүж болохгүй 2-3 цаг болоо маскыг солино. Учир нь энэ тодорхой хэмжээний маш их юм чийгшилт үүсчдэг. Эргээд маш их халдвар их уурхай болдог учраас 2-3 цаг болоод маскаа солиод байгаараа энийг та бүхэн бас хэрэгжүүлээрэй. Энэ одоо томоогийн халдварын дэгдэлт буурах хүртэл энэ арга хэмжээг бүгдээрээ хэрэгжүүлцгээе.